Экосум төрийн бас байгууллага нь ПАДАМ олон улсын төрийн бас байгууллагын дэмжлэгтэйгээр байгаль дээлтэй барилга, суус дулаалгын төслийг 2020 оноос Булган аймгийн сумуудад хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд байшингийн цонх дулаалга аргыг дарааллын дагуу танилцуулъя. Байшингийнхаа цонхыг солиё. Одоо энэ маань болохоор дан харамтай модон цонх байна. Айгу муудсан цонх. Одоо энийг хэдүүлээ шинэ цонхороо солиж суулгана. Алхам 1. Хуучин цонхоо авна. Орон нутгийн байшингууд ихэвчлэн дан болон давхар модон арамтай цонхтой байдаг. Давхар арамтай цонхны дотор арамыг нь дотгошоо, гадна арамыг нь гадагшаа сугалж авна. Харин дан арамтай цонхыг гадагш сугалан авч сайтар цэвэрлэх шаардлагатай. Хуучин цонхоо сугалцсан. Одоо анхаарах зүйл гэх юм бол хуучин цонхоныхоо хүрээг маш сайн цэвэрлэнэ. Хөөс шахаар хөөс маань тоо шороодоо холилдоод хажуугаар нь хүүтаагаар орох хэрэгсэлтэй. Алхам 2. Цонхны хэмжээ авна. Модон сууц нь байнгын хөдөлгөөнд орж суулт өгдөг учраас цонхыг байшингийн үндсэн хаманд зайгүй шахаж суулгавал хагарах эрсдэлтэй. Иймээс хэмжээ авахдаа цонхныхоо дөрвөн талд тус бүр 2 см-ийн зай үлдээнэ. Цонхны хэмжээ авахын тулд доод уул модон дээрээсээ дээд эрэм хүртлээ метртэй цонх. Метртэй цонх байх юм л яг метрээр нь цахиалахгүйгээр метр 96-гаар цахиална 4 см зай үлдээгээд эрттэй цонх байлаа гэхэд 85-аар цахиална гэсэн үг. Дээр дор хоёр нь үлдээж байгаа зай маань долоолын хөөс шахах зай үлдэж байна гэсэн үг. Алхам 3. Шин цонхоо суйрлуулна. Бидний сонгосон цонх маань PVC 2 давхар шилттэй. Давуу тал нь гэх юм бол манай цонх маань дотор талаа цан цогтгоо, ус гүйдгүү тийм гоёлын хүрээтэй ийм цонх байгаа. Ус чигний ийм нөхтэй байгаа. Энэ хүмүүс мэдгүйгээр энэ цонхыг ус чигний нөхөн мэдгүйгээр дээш нь харуулж ичдэг. Энэ бол доод яроолно. Энэ хоёр нүх доошоо харж байрлах хэрэгтэй. Гаднаас ирсэн ус дотор тал руугаа орохгүйгээр энэ нүхээр гадагшлана гэсэн үг. Энэ цонхын маань Эрдэнэ дотоод Монгол залуучууд өөрсдөө гараараа госож хийж байгаа. 5 жилийн баталгаа мөн өгж байгаа. 5 жилийн дотор жирэг ирзэн ямар ч асуудал гарахгүй. Одоо цонхоо суулгая. Цонхоо суулгахын тулд доор нь эврэг мод хийн. Үндсэн модон дээр энэ эврэг мод нь хийж байгаа юм. Нөгөө дөрвөн болын дээд доод дөрвөн болын 2 см зай ерөнхийдөө гарч ийн гэсэн үг. За одоо ингэ цонхоо суулгана. Цонхыг байшингийн үндсэн ханны яг голд нь суулгаж хөөс шахахаас өмнө сайтар бэхэлж өгнө. Цонхны чих буюу бэхэлгээ. Энийг ингэж хантайгаа ингэж цонхоо ерөнхийдөө бэхэлж өгнө гэсэн. Бэхэлхээс өмнө цонх маань дали байна уу? Тэгшгэн байна уу? Цонх маш урд тэгшгэн суух ёстой. Цонхныхоо чихийг үндсэн хантайгаа ингэж бэхлэнэ. Цонхоо хантайгаа ингэ бэхэлсэн. Одоо энэ зайгуудаараа хөөс шахна. Дулаалгын чигжээс буюу хөөс. Ингэж хөөс шахна. За ингэж хөөс шахсны дараа буюу энэ хөөс маань тэлнэ. Тэлсний дараа хатад дуусны дараа энэ чигжээсээ суглаад авчихна. Анхаарах зүйл нь бол хөөс маань ингэж бүрэн хатсны дараа цаасны утгаар ингэж огтлж аваад мөн дахид нэг шахна. Нэг өсөндөө нэг цонхон дээр юм хаалган дээр ялгаагүй хөөсийг 2 шахна гэсэн үг. Агаар оруулахгүй надад 2 шахна гэсэн үг. Цонхыг ерөнхийдөө суулгасан байдал нь иймэрхүү байна. Гадна талын хүрээний амалгааг ингэж 2 см сотгоч нь оруулж барих. За энэ доор талд нь байгаа 3 нүхийг таглахгүйгээр ингэж амалгаа хийх. Энэ нүхийг маань таглах юм цонхшоо өөр дотор тал руугаа чиг өгөөд цантна гэсэн үг. Ингэж нөхөө ил гаргаж ингэж амалгаа барих юм бол ус чиг дээрээсээ орж ирлээ гадаж шууд нөхөрөө гадагшилж. Нэг басны энэ бас амьсгалдаг нөхөө гэсэн үг. Энэ бол амалгаанууд маш их зөв хийгдсэн байна. За манайхын эко төсөл тамирагдаад дээвэр хаалга цонх тийм юмнууд бол алган хамрагдсан байгаа. Цонхон дээр очиход бол ингээд цонхны завсраар хороо гараад цонхны дэрэг зугад өвлийн их үйд сэнгэндэг байхгүй юу?
Одоо тэрүүл байхгүй бол энийг ч бас цэлканд юм байл л да. Зөв аргаар нь хийчихээр одоо тэгээд дулаал байх юм да. 30 жилийн дараа энэ байр шиг юм дулаалга хийж бүх юугаар нь бүгдийн дулаалсан хаалга цонх бүгдийн бүхэл өгсөн юм бүгдийн дулаалаад одоогийн нөхцөл ерөөсө дулааны алдсан байхгүй. Яг тухайн үед анх барьсан байсан шиг дулаахан төлөө модыг бол нэг машинуудны талаар л ордог болсон.